Берлийн техникийн сургуульд тавтай морил. Hello. За өглөөний мэнд. Миний нэлээд удаан байхгүй жагаад гинг гарч иж байгаа бичлэг тавтай морил. Өнөөдөр би шалгалт өгөн сүүлийн 7 хоног би шалгалтандаа бэлдээд ерөөсөө бичлэг хийгээг байгаа. За. Нэлээд мэдгүй сайн бэлдсэн гэдгийг хэлж чадахгүй л дээ. Гэхдээ ямар ч гэсэн одоо бол айгаал энэ жоохон паниктж байна. Хацар яа ингэ болоод байгаа юм бэ? Тэгээ хамаг шумууланд хазуулаад би бүр. Өнөөдөр өмссөн юм нэ. Цамц, өмөд, гутал. Тэгээ хамаг юм аваад одоо цаг үе штэ 7:40 болж байна. Манай шалгалт 9:30-аас өглөө. Тэгээд ямар ч байсан би эртхэн шиг гараад дахиад жоохон шалгалтнаас өмнө жоохон уншаад тэг би асаа паниктод байна. Нэг хүнсний дэлгүүр орж надад юу энерги өгөх юм аваад тэгээд кофе биш нэг юу ууч тийм үү? Red Bull ч юм уу аваад ууч тийм үү? Нэг ширхэг банан авсан. Тэгээд нэг ийм Red Bull авчихсан. Энгийн байхгүй тэгэнгүүт нь би ингээд ямаа ингэ бичсэн тэгээ уншаад өөрийгөө шалгаа явж байгаа. За энийг явна бүгдээрээ. Уух юмны нэг хэцүү юм нь юу гэж шалгалтны өмнө хитрхи явах учраас шалгалтны дундуур 0 гарах хэрэгтэй л дээ. Ай. Нэг гараараа онгойлгосон шүү. Амар гомдтой байна. Тэгээ шалгалтан дээр нойр хүрчихснаас одоо ингээд уугаад. Тэгээ би Энсхойдер плац дээр ирсэн. Энэ юу вэ гэхээр манай сургуулийн байдаг газар. Тэгээд би та нарт жоохон сургуулаа танилцуулъя. Гэхдээ манай сургууль руу одоохондоо оруулах байгаа л да. Гэхдээ яг гаднаас нь зүгээр харуулаад. Төв хэсэг рүү байгаа. Тэгээд энэ манай сургуулийн нэг байшин, нэг байр. Энийг бид нэр телеком гэж байдаг гэж нэрлэдэг. Телеком байр. За тэгээд энэ тайргийг тайруулаад манай сургууль нэлээд олон байдаг. Сургуулийн барилгууд бид нэр тэр байшингийн урд зогсож ирсэн. Ингэж зам гараад тэгээд энд ирлээ. Энэ манай архитектурын байрлал. Байр. Тэгээ энэ ингээд бүгдээрээ холбогдсон байгаа. Тэгээд энд архитектурын хүүхдүүдийн номын сан байдаг. Тэгээ тэрний цаана харагдаж байгаа жоохон царамуутай барилга ба штэ. Тэр манай тооны барилга. Тэр тооны барилга яг гаднаасаа нэг царамуутай ч гэсэн дотроосоо ч гэсэн царамуутай. Гэхдээ царамуутай тултаа дотор амар гоё идэг. Би тайлбарлаж чадахгүй байх шиг. Энэ хараа ингээд сургууль руу ерөөсөө оруулахгүй юу татчих. За тэр цаана байгаа манай тооны барилга. Тэрний цаана химийн барилга байдаг. За ийшээ ирээд байна штэ. Энэ цагаар бас манай сургуулийн нэг байшин. Энэ дотор гэхдээ би яг юу гэдэг юм бэ? Энэ саарал харагчиг. Энэ саарал болохоор манай төв барилгатай нийлцэн барилга байгаа. Тэгээ энийг эбэ гэдэг нэг Vitamin Spa гэдэг нэг өргөтгөл гэсэн нэртэй барилга. Гэхдээ энэ барилга дотор студийн коллеж байдаг байгаа. Тэгээд студийн коллеж байхад зөвхөн энэ барилгад хичээл авдаг гэсэн манай. Манай төв барилга байна. Энэ нэг өргөтгөл энэ голоороо цаана түнэлээр холбогдсон байгаа. Төв барилгын цаана нэг гоё кампус яг төв кампус гэх юм уу одоо ингээд голдоо ногоон талбайтай хүүхдүүд суудаг. Тэгээ тэрний цаана менза гэдэг байгаа. Тэгээ менза болохоор нэг оюутны хоолны газар. Тэгээ тэрээр таараад зөндөө барилгууд байгаа. Тэргээр илүү нэг физик мьюзикийнхан байдаг хамгийн бодлоо. Би одоо манай сургууль гэж яриад тах юм. Би ер нь ямар сургуульд сурдгаа хэллээ. Би Берлийн техникийн их сургуульд сурдаг. Тэгээд тийм болохоор ер нь манай сургуулийн техниктэй холбоотой юм амар их учраас физикийн барилгууд айгүй олон байдаг. Тэгээ одоо жишээ нь энэ минь ингээд зүгээр байшин дотор ингээд машин заашиг мотор затаар ээж идэг. За энэ нэг яриадсэн тооны барилга маань байна. Сургууль хаалттай болохоор паркинг бол хоосон байна яг сургуулийн байдаг гэсэн үг. Пи. Эсвэл Америкуудын хэлээр пай.
3 таслал 1 4 1 5 гэмээ цаашаа явдаг. Орж болохгүй гинэ. Энэ Матион гэд нэг юм нэх. Ана. За энэ химийн байдлага байна. Манай таны байдлага. Манай гэдэг байгаа учир нь болохоор бид энэ байдлахад хамаг хичээлээ авдаг. Яна фонзимэнс гэнэ. За одоо би энэ цугаад жоохон дэмтнэ. Би нэг цагаасаа снэс би энэ. Би цагаасаа хэр өмнө ирсэн. Цагийн өмнө ирсэн маань хичээл шалгалт хэлэхээс. Үзүүлээд шалгалттай гэдэг баталгаагаа үзүүлээд тэгээд орчин. Эхлээд 0 арах хэрэгтэй. 0 арна. Энэ манай шалгалт ингээд заал 8 том заал ингээд очрлох юм байна ингээд тавиад өгсөн байна. Тэгээ том зааланд хийдгэн хүн байгаа болохоор орилж болохгүй байна. За. Миний хувийн сандрал биш үү? Амар өндөр. Амар ач. За суугаад. Одоо би юу гэж бодож байна гэж дахиад нэг бичлэг үзчихвэл зүгээр ч юм шиг. Тэгэх юм бол миний толгойд байгаа юмнууд бүгдээрээ заваараад халтчих юм шиг. Зүрх төг гэлтгээд байна. Shit. Амсалж чадахгүй наа. Ганц шалгалтны төлөө сүртэй юм байна. Би шалгалтаа өгөө дуусчлаа. Яа. Сандарсаар нэг хийг шиг шалгалтаа. Гэхдээ штэ яасан гэж миний нэг бэлдээгүй нэг амар том ерөөсөө бэлдээгүй нэг асуулт орж ирсэн. Тэр нь зүгээр одоо хальт дурдагдчихад тэгээд ерөөсөө бид нарын хийгээгүй эсвэл хийж яхад нь би байгаагүй ч юм уу. Ямар нэгэн тийм юм байсан. Тэгээд тэрийг би ерөөсөө хийгээгүйсэн. Орчихгүй гэж найдажсэн л та. Тэгээ миний нэг айжсэн. За энэ яг орж магадгүй дээ гэсэн тэр нэг юм сүүлд нөгөө бичлэг үзнэ гэд гисэн шүү дээ. Тэр бас ороод ирсэн. Тэрэн дээр би жоохон фейлдсэн. За яах. Тэрийг гэхдээ жоохон логикоор бодоод хийсэн л дээ. Тэгээд яг тэнцгийн хувьд тэнцсэн л ах. Гэхдээ юу нь бол ястаа мэдэхгүй. Тэгээ сайн дүн бол мэдэхгүй. Би нэг юм анзаараад байгаа шүү дээ. Би Монголд өстэй амар онцлогтой байсан. Энд ирээд дүн маань ингээл муудаалах юм. Тэгээд дүн муудах тусам би энтхийн шалгалтыг өгч чадахгүй байх тусам шалгалтнаас улам айдаг болоод тэгээ шалгалтанд юу ирнэ яаж бэлтгэхээ сүлдээ ойлгохоо болоод одоо яаж хийж 5 шалгалт өгнө. Би та нарт сургууль дээр ирснээр сургуулийн гоё том заалыг үзүүлээ заяа. Даалгаж байгаа газар. Манай сургуулийн том заал. Хөрхийн цэцгийг хүн усалхаа болцсон бахтай нараа хатаад гэлцсэн байна. За миний шалгалт хэр байсан бэ? Цэцэг гайгүй бах та. Яг бол Берлиний техникийн сургуульд тавтай морил төв барилга энэ нөгөө нэг Вайтагонс баа энэ амар юу хийж байна? Засвар хийж байна.
төв байрны өргөтгөл гэсэн. Тэгээ энэ нөгөө нэг холбогддог түнэл нь байна. Бид нар бол сая яг түнэлийн тэр хагаар явсан ш дотор. Гэхдээ яг ингээд бичлэгнээс хаана явж байгаагаа мэдэх гэж жоохон хэцүү байт юм аа. За ингээд төв байрныхаа хойдлын хэсэг рүү явж ийн бүгдээрээ. Тэгэхээр маань төв байрны авсан. Эндээс ингээд явахаар тийм хоолны газар байгаа. Тэгээ хоолны газар руу явж байгаа замд. Энд ингээд Батбатын талбай, штан саксны талбай, энэ ширээний тэнц байгаа. Нэг танихгүй ах байна. Тэгээд таашаа явахаар төрлийн жижиг барилгууд байгаа. Тэгээ бүгдээрээ нэг төрлийн лабораторийн аягүй их байдаг хаа. Тэгээд тийш явахаар эндээс үзээс хаад хэсэг нь харагдана. Манай төв намын сан байгаа. Гэхдээ одоо ингээд төв байшин дотор нэг намын сан байгаа. Манай тооны байшин дотор намын сан байгаа. Тэгээд сургуулийн төв намын сан болохоор ийшээ эргээд байдаг. Тэгээд цаашаа ингээд явангууд тэнд манай сургуулийн төв намын сан байгаа. Энд ингээд хаалны хэсэг байна. Энэ оранж болохоор манай төв хаалны газар оюутнууд менза гэдэг. Тэгээ сургуулиас өөрөнгө гэсэн менза тэгээ манай төвгийн хов менза төв менза гэсэн. Хашаач бий манай. Тэгээ хасууд хасаач юм гэсэн. Хасаач чаавд эндээс гараад дээр хасаач чи нүгэр боожирдаг байгаа. Тэр таар кафений байгаа. Нүгэр боожирээд тэгээ тэндээс найзууд байгаа. Чимэс кофе. Тасч. Энийг Бэжменза гэдэг байгаа. Бэжменза яг гэхээр цагаан алтнуудад зориулсан менза. Батрын цагаан алтнуудын хаасаа тэмцэх байна. Юу ч study body гэдэг юм. Энэ бааганууд Берлиний бэлэг тэмдэг болохоор байшин болгоны урд бараг хотелүүдийн урд юм баага байдаг. Тэгээд энэ баагаага төрлөөр нь хөргөн чимгэлцсэн байт шүү дээ. За одоо ийшээ дээрчээ. Яг ийш явах юм бол хотын төв байгаа. Тэгээ хотын таваас өөр энэ байшин болохоор шууд өөр их сургууль болчихж байгаа. Энэ болохоор УДК гэдэг нь күнст нөгөө нэг урлагийн их сургууль. За тэгээ урлагийн их сургуулийн театр нь хажуудаа байдаг. Энэ бас дотроо амар гоё. Гэхдээ оронгууд яалтчгүй урлагийн их сургууль нь мэддээд байх юм байна. Суйс би шүтэс зурдаг. Эднийх суйс зурдаг. Энэ суйс. За тэгээд цаашаа яг хотын төв нөгөө нэг миний яваад идэг бифурууд Кудам гэдэг газар чи тэр байгаа. Кудам юм байшин гот хатчих. За энд явж байхад би түр буулгачих болохаа энэ дээр бүр хөлөрчлөө. Би жоохон алхаж аваад одоо харидаа. Жоохон муу унтсан, шүнд хичээл хийх гэж оролцсон. Тэгээ хамгийн зөвүүн нь штэ. Бэлдсэн амар сайн бэлдсэн бодлогууд орж ирэхгүй мөртлөөсөө их тийм хогийн за энэ болчих байхаа гэсэн юмнууд орж ирэнгүүт би бүр тэгэхээр одоо ямар дүнтэй гарах юм бүүн мэд. Дараагийн хэдэн шалгалтандаа би ингэж биш бүгдийг сайн бэлтмээр ах юм. Данч ерөөсөө тэгэж бэлтэх гэж оролдоод тэгэж бэлтэж чадахгүй байна. Хизээ тэгэж бэлтэх үү? Дараагийн 2 шалгалтандаа тэгэж бэлтнэ. За энэ жишээ хараа. Энэ урлагийн их сургуулийн концертны том зал нэ. Яа. Тэгээд надтай хамт миний шалгалтыг явж өгсөнд баярлаа. Тэгээд энэ бичлэгний дараа би өмнөх 7 хоног та нар бичлэг оруулаагүй байхдаа оруулъя гэж бодож жоохон юм бичсэн. Дааш тэрийгээ ерөөсөө эдит хийж амжаагүй хичээлдээ бэлдээд тэгээд бодол утгатай л ах та. Тэгээд тэр бичлэгүүдээ би та нарт оруулаад өгчээ. За тэгээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Дараа нь би гоё information ихтэй та нарт гоё сонирхолтой бичлэг оруулнаа. За баяртай.